Үйлдвэрлэгч нар бол зөвхөн одоо үйлдвэрээр хязгаарлахгүй тэр чинь нөгөө борлуулалт гэдээ бас харилцаанд нийгмийн харилцаанд орох ёстой учраас тэдэнд одоо яг гэрээ хилцлийн болоод хууль эрх зүйн зөвлөгөөний тийм юу одоо энэ паркын зүгээс байх уу? Байна. Тэгээд одоо бол жишээлбэл Налах нурган дөрөв хот одоо 1 сарын 1-ээс Налах хот болсон зэрэгтэй хот. Тэгэхээр нөгөө орон сууцууд төсөл хэрэгж явж байгаа тохиолдолд за ямар орон сууц барих нь тэр материалын энэ үйлдвэрлэлийн технологийн паркийг үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн тийш нийлүүлэлт хийх ийм одоо асуудлыг бас дүүрэгтэйгээ яриа явж байгаа. За манай тэдэн хувийн одоо яг энд үйлдвэрлэж байгаа үйл дээрээс хэрэгцээг хангана. Дараа нь тэрний чанартай стандартын хэрэглэгч бид тийм ээ чанарын үдцсэн чинь дахиад янз бүрийн одоо ингээл асфальт хүртэл одоо ингээд замын боржууруудыг хүртэл үйлдвэрлээд эхлэв шүү дээ. Ер нь бол. Тэгэхээр боржуураа үйлдвэрлээд ирлээ. Боржуурын материал унжвал та энийг одоо янзл. Энэ стандарт хангахгүй байна. Гэт стандартыг хангуулахын төлөө бас явна. Гэтэл өнөөдөр үүрээд унжсэн боржуур бол дараа нь үүрхгүй стандартыг бүрэн хангаал явна шүү дээ. Тэгэхээр хэрэглэгч нээлүүлэгч хоёрын одоо яг тэр бараа бүтээгдэхүүн нүдэн дээр харагдж байгаа учраас ерөөсөд доор нь тэр технологийн шинжилгэүүдийг хийгээд явах боломжтой учраас эхлээд бид өөрсдөө тэрийг нээлүүлэлтээ хийж байгаа тэн дээр нь бид нэг гүүр болж өгнө. За тэгээд магадгүй орон нутг руугаа нөгөө хөгжихэд бид нэр бас гөр бол за ийм манай үйлдвэрүүд байж байгаа ийм чанартай та нар ингээ авах юм бол бас ийм хөнгөлтүүгүүд үзүүлнэ гэх ингээ явах юм бол нөгөө уялдаа холбоотой явж дараа нь тэнтэй за энэ үйлдвэрээс авсан танах ийм байна гэд ирэхэд эзэнтэл байх хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр одоо энэ нөгөө энэ чиглэл рүү явахын тулд бас маш их тийм мэрэгжлийн бас боловсон хүчингүүд шаардлагатай байна. Тэгтэл нөгөө мэрэгжлийн боловсон хүчинд өгөх цалин өснө байхгүй. Өнөөдөр инженер гэхэд доод нь 2,500,000. Тэгэл бид нэр өнөөдөр инженер чинь одоо бас 2 сая байх жишээтэй байгаа. Тэгэхээр бид одоо энийг бас яаж тэр инженер техникийн энэ боловсон хүчнийг бэлдчихээж одоо бас энэ одоо үйлдвэрлэлийнхаа хүмүүстэй аж ахуйн нэгжүүтэй холбогдох яа төрийнхөө хүмүүстэй холбогдохын гэдэг асуудал бол ерөөсөө эцсийн эцэст бид одоо энэ цалин хөөс нийгмийн асуудал дээр илүү түлхүүн анхаарч тэрийг нөгөө цалингийн бас тодорхой нэмэхийн тулд өнөөдөр нэг орлогоо яаж бүрдүүлэх юм. Одоо бид бас тодорхой хэмжээнд тэгэхээр аж ахуйн нэгжүүтээс менежментийн одоо төлбөр тийм ээ тодорхой хэмжээний одоо ийм нөхцлүүдийг одоо тавьж яаж тэгээд одоо хүмүүсээ цалингийн бас боломжтой хэлбэрээр нөгөөд саяны миний ярьсан энэ нөгөө эрдэмтдийн баг гэдэг шиг одоо яг одоо инженерүүдийн багуудын чинь тусдаа баг байж чил одоо энэ саяны энэ үйлдвэр технологийн паркийг одоо хөлдөр нь босгоно гэхээс ш одоо зүгээр нэг хүн очиад шууд босгох юм боломж байхгүй. Тэгэхээр олонний хүч олонгүй далаа гэдэг шиг бид одоо тэр хүмүүсийнхаа боловсрал дээр тэр хүнийхээ мэдлэгийг тэр хүнийхээ одоо оюун одоо санааны одоо авахын тулд бид нар заавалчгүй тодорхой хэмжээний цалин хөлс өндөр байж байгаа. Тэгэхээр бид нэр менежментийн зардал эднэрээр гээд энэ компани зэрэг дутгийн нэг давуу тал нь тэр байгаа юм. Нөгөө мөнгө ингэж харахгүй ш тэ одоо хэдэн цалин аваад ирдэг биш. Хэрвээ та өөрийнхөө тэр хэмжээгээр одоо ингээд орлогоо бүрдүүлээд ороод ирэх юм бол тэр орлого ордсон хэмжээгээрээ та бас цалингаа авч болох гэдэг. Энэ чинь нөгөө чөлөөт нийгэм тийм компани зарчим болгоо. Тэгэхээр бид бол нэг талаар бас компани хуулийн дагуу одоо үйл ажиллагаа явах юм боломж бүрж байгаа. Тэр зүуднээс одоо бид нэр 2014 онд нийслэлийн барилгын үйлдвэр технологийн парк буюу орон нутгийн өмчт аж ахуйн тооцоолт газар гэж анх байгуулагдаад 2024 оны одоо 3 сарын гард гарсан 38 дахь тогтоолоор бол үйлдвэр технологийн паркын барилгын хаягдсан. Барилгын материал гэдгийг байхгүй болгоод үйлдвэрлэл технологийн парк гэж. Үйлдвэрлэл нь бол ямар ч үйлдвэрлэл гэж байна. Технологи байх хэвээр. Технологи байх тусам нэгт цогц байх хэвээр. Парк гэдэг цогцлоор байх хэвээр. Эндээс бүтээгдэхүүн гаргахад тэгэхээр нэршлэн юм болоо компани болох юм бол арай илүү давуу талтай арай илүү хязгаарлагдсан биш ингээд тэлж хуулийн өрөөнд өөрөө орлогоо олох боломжийг бүрдэх юм бол заавалч энэ хэдэн төгрөгөнд хүмүүсийг барих биш чөлөөтэй одоо өөрийн тавьж бас ингээд нэг амьдрах нэг орчны нэг санхүүгийнх нь их үүсрэг бүрдүүлэх бас юм гаргах
Энэ учраас нөгөө төр хувийн хвшлийн түншлийн хууль нөгөө нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан давуу тал нь ийм болж байгаа. Ер нь бол би тэгж хараад байгаа. Тэгээ өмнө ч бас одоо нийслэлд байхдаа энийг компани болох талаас бас ер нь яг тийм жишг байдаг тий. Тэгэхээр энийг аль болохоор гарч байгаа хууль тогтоомжийг нийцүүлэх, жумд нь нийцүүлэх юм. Тэгээ мэдээж хууль нь гарч байгаа жумд нь гараагүй бас ийм юмнууд нь яаж нийцүүлэх үү гэдэг юм дээр бас жоохон нэлээд ажиллах юм шаардлага байгаа. Ихтэй бол явц бол нэлээд явцсан л ингээд байж байна. За баярлалаа. Тэгээд хамгийн одоо үнэнчээр ажилладаг, хамгийн одоо шудраг зарчмаар ажилладаг үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийн одоо нэрийн өмнөөс төр дугарж байна гэж харж штэ. Тэгээд мэдээж одоо удирдлагын статусын хувьд бол нийслэл өөрөөр шийдвэр гаргасан юм байна. Тэгэхээр төрийн өмчт үйлдвэрийн газраас одоо компани зарчмаар ажиллана гэдэг бол илүү эзэнтэй, илүү идэв цэцгэлтэй ажиллана гэж бодож байна. Тэгээд мэдээж ажлын үр дүн ойрын хугацаанд гарах бах. За магадгүй 5 жилийн дараа та хоёроос дахиад бүр хүрцэн үр дүнтэй тий. За дараагийн ээлжний үйлдвэрлэгчдтэйгээ бид одоо тэдэн мянган газарт урьж гинэ гэсэн яриатай байх бах гэж одоо бодож байна. Танд амжилт хүсье, танай хамт олонд амжилт хүсье. Та хоёр ярьцлага өөр өндөрлөж байна. Баярлалаа. Таны ажилдаас амжилт хүсье. За баярлалаа. Үзэгч та бүхэндээ энэ өглөөний кофе цай нэвтрүүлгийн одоо зочноор Налахын үйлдвэрлэл технологийн паркийн дарга Арднаа Озрын ярилцлагыг хүргэлээ. Тэгэхээр мэдээж үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдэд бас төслөө бариад эхлүүлэх гэж байгаа. За магадгүй эхлээд тодорхой хугацаанд амжилтанд хүрсэн төслөө одоо энэ хамт олонд танилцуулаад төрийн бас тодорхой дэмжлэгийг гэхдээ тэрний өмнө бас та өөрөө үүрэг хариуцлага хүлээсэн ийм чухал одоо мэдээллийг үзэгч та бүхэндээ хүргэлээ. Энэ өглөөний кофе цай нэвтрүүлгийг үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Баяр та үзэгч.